Сайн байцгаана уу? Өмнө нь бид хишиг өндөр сумын иргэдэд гэртээ хогоо хэрхэн ангилах тухай зөвлөмж бичлэгийг хүргэж байсан. Харин энэ удаагийн бичлэгээрээ ангилсан хогийг хэрхэн зохицуулдаг талаар танилцуулах гэж байна. Юун түрүүнд сумын төвийн өрхүүд маань тарааж өгсөн хог ангилах савндаа хогоо их усүр дээр нь ангилаад савн дүүрхээр хог хаягдал зохицуулах төвд ангилсан хогоо өөртөө авчирч өгнө. Сав ойролцоогоор сар хагас нэг удаа дүүрнэ. Одоогийн байдлаар айлуудаас хог авчих үйлчилгээ манай суманд байхгүй байгаа. Үүнийг шат дараалтаагаар нэвтрүүлэх зорилготой байгаа бөгөөд хамгийн түрүүнд хогоо сайтар ангилж хөвчсөн өрхүүдэд урамшуулах, дэмжих зорилгоор аж үйлчилгээг үзүүлж эхлэх юм. Хог хаягдал зохицуулах төвд ирэхдээ иргэд ангилдаггүй эцсийн хогооч мөн хамт авчирна. Эцсийн хогоо хашаанд барилгах хогны машины твшин дээр хайж орхино. Машины твш дүүрэхэд манай ажилчид эцсийн хогийг ойролцоо хогийн цэгт хүргэж хайна. Эцсийн хогоо гадаа үлдээгээд иргэд шуудаатай давхруудаа төвийн байрлал авч орно. Оронгууд давхруудаа ангилалт тус бүрээр нь салгаж хийх нүхнүүдтэй урт тавцсан ширээ байгаа. Энд пет хуунцар буюу голдуу сундааны сав болох 1 номерын хуунцар хийх нүх, хатуу хуунцар, зөөлөн хуунцар, картон болон цаас, тетрапак буюу сүүж үсний сав, металл лаз зэргийг салгаж хийх нүхнүүд байна. Бас арх вараны шилнүүдэд тавих тусгай талбайтай. Нөгөө талд нь электрон хаягдал, дууссан зай, бүс давуу, гэрлийн шил, дууссан газны сав гэх мэт бусад төрлийн хаягдлаа үлдээх хэсэг бас байна. Ангилсан давхруудаа төв дээр авч ирэхэд нь манай ажилчид иргэдэд заавар зөвлөгөө өгөхөөс гадна нэмэлт мэдээлэл, тайлбар өгч амьд харилцаатай ажилладаг. Жишээ нь архины шилийг сайтар хоосолж шингэний үлдэгдэлгүй байлгах, вараны шилийг сулрангуут баг зэрэг усаар зайлах, ингэснээр тоног төхөөрөмж ивдэхгүй дахин ашиглахад хэрэгтэйг тайлбарлаж өгдөг. Мөн сонирхсон иргэдэд төрөл бүрийн давхруудыг дараа нь ямар шат дараалалаар хэрхэн зохицуулдгийг тайлбарладаг. Бид төвийнхөө байрыг анх загварчлахдаа иргэд давхар ангилах давцангаас цааш ангилсан хогийг яг хэрхэн зохицуулдгийг харах боломжтой байхаар төлөвлөсөн. Мөн төвийн ажилтнуудтай харьцах нь чухал. Яагад гэвэл давхруудыг хэрхэн зохицуулдаг, ажилчид яаж ажилтгийг нүдээр харсан бол их усүр дээр нь хогоо зөв ангилах нь маш чухал гэдгийг иргэд төвөггүй ойлгоно. Ангилсан давхруудаа оруулж тавцанд хийгээд иргэн хоосон шуудаануудаа аваад гэртээ харна. Эндээс эхлүүлээд манай ажилчид үлдсэн ажлуудыг нуглана. За одоо давхрын төрөл бүрийг яг хэрхэн зохицуулдгийг наривчилж харъя. Дийлэнх давхрыг манай зохицуулах төв дахин боловсруулах боломжгүй. Бид дундын хүлээн авах цэгийн үргийг гүйцэтгэж байна гэж харж байна. Бид давхар хаягдлыг цуглуулж, наривчлан ангилж, тээвэрлэлтэд бэлтгээд хишиг өндөр сумаас гаргаж дийлэнхийн Улаанбаатарын боловсруулах үйлдвэрүүд рүү хөргөж өгдөг. Иймээс бидэнд хамгийн чухал машин бол пресслэгч. Дийлэнх хуунцрыг пресслж баглаад их хэмжээгээр тээвэрлэхэд бэлэн болгож гадаа талбайд хураана. Хамгийн их хэмжээгээр гардаг ус ундаа, пивний хуунцар сав болон пакетник ялгар ут гэх мэт зөөлөн хуунцрыг бид ийм маягаар зохицуулдаг. Харин төвдөө ус ундааны савны бөглөө, гой тарагны сав, шампуны сав гэх мэт зарим төрлийн хатуу хуунцар буюу HDPE болон PP тэмдэглэгээтэй хуунцруудыг дахин боловсруулдаг. Эдгээрийг хотын үйлдвэрүүдэд хүргэх боломжтой. Орон нутгатаа дахин боловсруулахдаа эхлээд хуунцраа жижиг хэсгүүд болгож бутлаад, угааж хатаагаад дахин боловсруулах 2 машиныхаа аль нэгэнд хийж хайлуулна. Нэг нь квадрат, нөгөө нь хавтан гаргадаг машин. Энэ гаргаж авсан бүтээгдэхүүнээ тавилга хийх гэх мэтээр ашиглана. Хэдийгээр бид энд дахин боловсруулалтыг баг багаар туршиж байгаач сумын түвшинд хог хаягдлаа зохицуулахад заавал ийм тоног төхөөрөмж шаардлагагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энэ нь цаг их ордог, эдийн засгийн үр ашиггүй үйл ажиллагаа. Үүний оронд бүх төрлийн хуунцраа пресслээд Улаанбаатарын томоохон үйлдвэрүүд рүү тээвэрлэх нь хамаагүй зардал багтай энгийн шийдэл юм. Бид сумын түвшинд тохирсон шийдлүүдийг олохыг хүссэн учраас эдгээр туршилтуудыг хийж байгааг дахин хэлье. Металл лазнуудыг бас пресслээд Улаанбаатар руу тээвэрлэж зохицуулдаг. Одоогийн байдлаар Монголд байгаа төмрийн дахин боловсруулах үйлдвэрүүд ган төмөр лазнуудыг авахгүй байгаа учраас бид зөвхөн хөнгөн цагаан лазнуудыг пресслээд хот руу явуулж байна. Цаашид чийдэл гарч ирнэ гэж найдаж байгаа учраас бид төмөр лазнуудаа пресслээд төвийнхөө хашаанд хадгалж байна. Мэдээж бид вараны шил болон бусад бүх төрлийн шилнүүдийг пресслж овор хэмжээг нь багасгаж чадахгүй. Ийм учраас шилээ бид арай өөр аргаар боловсруулдаг. Шилийг бид аль болох дахин ашиглах зорилгоор үйлдвэрлэгчдэд эргүүлж өгөхийг зорддог. Иймээс шилнүүдийг компани болон бүтээгдэхүүний нэр төрлөөр нь наривчлан ангилж бэлтгээд шилээ эргүүлж авдаг газруудад хүргэж өгдөг. Харин хагарч имтэрсэн шилнүүдийг бутлаад хайрга элсний оронд цемент цутгахад ашиглаж байна. Цаашид ингэж ботолсон шилийг эргүүлээд шинэ шил хийхэд ашиглах шийдэл манай улсад гарна гэж найдаж байгаа. Яагад гэвэл шилний үндсэн түүхийд болох элсний нөөц дэлхийд дахин ховордож байгаа учраас
Ийм үнэт түүхий эдийг цемент цуцлахад ашиглах нь үнэхээр харамсмаар. Гэвч одоогоор хогийн цэгт хаяж байснаас ядаж ингэж ашиглах нь зүйтэй. Картон болон цаасны хаягдал бол хөдөө орон нутагт асуудал биш. Манайд цаасны хаягдал бараг ирдэггүй. Хүмүүс цаасыг гэртээ галаа асаахад хэрэгэлдэг. Манайд цаас ирвэл бид ч бас галаа асаах, эсвэл хуурай жорлондоо нүүрс төрөгчөөр ашиглах гэх мэт тохиромжтой хэрэглээг олоод ашигладаг. Бусад төрлийн хог хаягдалд бид одоогоор зохистой эцсийн шийдэл олоогүй байна. Өнөөдрийн байдлаар энэ том асуудал биш. Яагад гэвэл хамгийн ихээр гардаг хуванцар болон шилэнд бид тодорхой хэмжээний шийдэл олсон юм. Харин цаашид бүх төрлийн хог хаягдлыг зохицуулах зохистой системтэй шийдэл сувгууд бий болно гэж бид найдаж байна. Жишээ нь өнөөдөр тетрапакийг Монгол улсад зохицуулах ямар ч сувг байхгүй. Төрөл бүрийн материалын олон давхаргаас бүрддэг энэ төвөгтэй материалын ашиглалт, зохицуулалтад шийдэл заавал байх ёстой. Товчхондоо сумын хог хаягдал зохицуулах тогтолцооны логик маш энгийн. Ангилж болох бүхнийг их үүсвэр дээр нь маш сайн ангилаад аймаг хотын дахин боловсруулах үйлдвэрүүд рүү тээвэрлэх. Ингэх боломжгүй бол зарим нэр төрлийн хаягдлыг зохистой зохицуулах шийдэл бий болох хүртэл цуглуулж хадгалах. Эцсийн хогийн цэг рүү элдв төрлийн хортой хог хаягдал хүрэхгүй, хөрс ус агаар бохирдуулахгүй байх нь хамгийн чухал юм. Ерөнхийдөө хог хаягдлаа зохистой зохицуулахад бидэнд тогтолцооны томоохон саад бэрхшээлүүд тулгарч байна. Би одоо энд үүнийг дэлгэрүүлж ярихгүйч дараагийн бичлэгүүдээр эдгээр асуудлуудыг хөндөх болно. Харин та бүхний харж байгаагаар сумын түвшинд хог хаягдлаа зохистой зохицуулах тогтолцоог бүрдүүлэх тийм ч төвөгтэй биш юм. Бидэнд жижигвтер нэг төв, чадварлаг ажилчид, орон нутагтаа дагаж мөрдөх тодорхой дүрм журам, бас хамгийн чухал нь хог хаягдлын бохирдлоос байгаль орчин, эрүүл мэндийг хамгаалах хүсэлтэй иргэд байхад л хангалттай. Та бүхэн хишиг өндөр суманд хийгдсэн ажлуудаас алийг нь танай суманд хэрэгжүүлэх боломжтой байна. Хараад үзээрэй. Олон зүйлсийг хийх боломжтой байх бах. Ямартаач асуудал тулгарвал асуух зүйл гарвал бидэнтэй хизээж холбогдож олно гэдгийг дахин хэлье.